Нэг л үгээр хэлэх юм бол энергийн эрэлтийг багасгаж тийм ээ энергийн зарцуултыг ихсэх хэрэгтэй. Энд бол одоо бид нарын үзэл бодол түүнд хандах овор бидний ирч зориг ийм зориг байна уу бид нар заавал турч чадна би заавал өөрийгөө эрүүл авч явж ирнэ гэсэн ийм талын чадвар байх хэрэгтэй. Өөрийгөө зөв хөтлж авч явах хэрэгтэй. Тэгвэл та лавтай эрүүлээр турч чадна л та. За нэгдүгээрт бол турахын тухайд бол хамгийн урдаа заавал сэтгэлийн ийм бэлтгэл хийх хэрэгтэй. Уурга тархин дотор одоо эрүүл мэндийн ийм төв байгуулах хэрэгтэй. За яг сайхан өөрийгөө тийм хэмжээнд хүрэн шүү. Одоо би тэгж хоололноо. Тэгж хооллохоор би эрүүл байна гэдэг ингээд тархинд эрүүл мэндийн төвийг байгуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн төв гэдэг бол олон удаанаас сэтгэл зочирлоор таны тархин дотор хөвшил дадгалч юм уу ийм төв байгуулагдана. За би одоо тийм хэмжээнд хүртэл турч чаднаа. Тэгж хооллоноо. Тэгж турнаа гэдэг ингээд өөртөө зөв юм хийлээд одоо хамгийн дотлоор 21 хоног өөртөө дохиох хэрэгтэй. За энэ үед таны тархин дотор бол ерөнхийдөө одоо ийм эрүүл мэндийн төв бий болно шүү дээ, тийм ээ. Тэгээд одоо та одоо би тэгэд турнаа гэдэг одоо би ийм зоригийг гаргаж чаднаа, би лавтай тийм хэмжээнд хүрч чаднаа гэдэг өөртөө тохиох хэрэгтэй. За жишээлх юм бол одоо би өндөр энергитэй хоолыг идэх дургүй байна. Би өөх тосыг идэх дургүй байна. Би тэр тослог багтаа тэр эрүүл хоолыг идэж чаддаг болж байна. Би тэр бүдүүлэг хоолыг идэж байна. Би тэр найрлаг одоо бисквит гэдэг юм уу? Одоо бинган гэдэг юм уу? Данго, торт гэдэг юм уу? За иймэрхүү зүйлсийг одоо би баг хэрэгэлдэг болж байна. Би тослогийн зүйлийг баг хэрэглэж байна. Шихэрлэгийн зүйлийг баг хэрэглэж байна. Би эрүүл хоолнд их дуртай болжээ. Тийм ээ би одоо эрүүл ногоо, жимс тийм ээ. Дор энергитэй хоол, хүнс тийм ээ. Тэр би тэр бор гурал би тэр хар далахыг идэж байна. Би тэр дээр нь заавал тийм их хэмжээний масл тос тавихгүй байна. Одоо гих зэрэгээр өөртөө сайн тохиог шүү дээ. Ингээд дор энергитэй гидсийг их затгалан байдаг ийм бүдүүлэг хоол хүнсийг их хөдөлгөөн хийх дуртай байна. Би одоо энэ биеийн тамирын хөдөлгөөнд оролцохдоор миний бие сэтгэл их тайван амгалан болж байна. Би биеийн тамирын хөдөлгөөнд идэвхтэй оролцож чадж байна. Би тэр хийхдээ миний биенээ одоо энерги ихээр сайхан зарцуулагдж байна. Миний бие одоо их сайхан хэлбэр төс гоё болж байна. Өөх нь хайлж байна. Зэрэгийн олон зүйлээр одоо өөрийнхөө биедээ сайн дохиогоод өөртөө юм тархин дотроо юм эрүүл мэндийн төв байгуулад нин жухлан одоо тэр яг тэр одоо чи биеийн төрүүчийн тэр сайхан гоё биеийнхэн загварт орж ирж байна. Биеийн чинь тураа тийм хэмжээнд орж ирнэ гэдгийг баян тархин дотроо эргэлдүүлээ бодоодгүй бол төслөө зураад ханандаар хадсан ч болно шүү дээ. Энэ бол тархин дотроо нэг зүйлийн төвийг байгуулж байгаа юм аа. За ингэхдээ л та одоо энэ өөртөө ихтгэлтэй болж чадсан шүү дээ. За дараад нь боттой дээр наваад хэлэх юм бол энергийн эрэлтийг багасгана шүү дээ. Энергийн эрэлтийг багасгана гэдэг бол хамгийн гол асуудал нь ирж байгаа энергийн хэмжээг одоо зохистой хэмжээнд барих хэрэгтэй байхгүй. Би хүний биеийн энергийг хаанаас ирдэг юм бэ гэвэл досной зүйл болоод дээр нь нүүрс уснаа нэгдэл гэж байна шүү дээ, шихрийн төрөл. За дээрэс нь одоо махнаас бол арцсангүй байгаа. Махнаас уурга голлон ирж байгаа байхгүй юу. Тийм болохоор одоо энэ хэмжээнүүдийг л сайн баримтлах хэрэгтэй. Жишээлбэл одоо уургийн хэмжээ 1 кг-д одоо тэгцэг 8 г уургал байхад болно. За энэ дотор бол өөхний хэмжээ бол өдөрт бол ерөөсө 25 г өөх хэрэгтэй л гэж байгаа байхгүй юу. За тэгвэл одоо нүүрс уснаа нэгдэл турах гэж байгаа хүн бол тийм их өндөр нүүрс уснаа нэгдэлтэй хоолыг идэж болохгүй шүү дээ. Энергээр дор байх хэрэгтэй. Энэ одоо бидний зааж байгаа гурил цагаан будаануудыг хэлж байна шүү дээ. За энэний хэмжээгийг одоо харьцангуй бага байлгах хэрэгтэй байхгүй юу. За тэгээд одоо бид нарын чинь идэж байгаа хоолн дотор аваад энергээр дор хоол хүнсүү зөндөө байна шүү дээ. Ногоо байна тийм ээ. Одоо олон зүйлийн ногоо өнгөтэй ногоонууд байна. За тослогийг авсан сүү байна. За дээрэс нь буурцгийн бүтээгдэхүүн байна. Тэр чомиан, юмиан гэж одоо цагтын гурил, за гурвалжин будаа тийм ээ бүдүүлэг хоол хүнс. Эдгээр чинь бүр ширхлийг өндөр болохдоор өлсгийг их даадаг тийм ээ. Удаан өлсүүлдэг энергээр дор хоол хүнс байхгүй. Ийм болохоор энтлийн ийм ерөнхийдсэн юмыг анхаарах хэрэгтэй шүү дээ. За боттой дээр орж ирээ хэлэх юм бол уурга бол хүний биеийн зайлшгүй шаардлагатай хоол хүнс. Одоо өглөө бол заавал хоолж явах хэрэгтэй турах гэж байгаа хүн. Өглөө хооллох болохоор чи өдөр улам их идээд улам их шингээж авдаг байхгүй юу. За ингэхдээ бол өглөө бол заавал бид нар бол зохих хэмжээний уургатай хоолыг идчихвэл. За хэд одоо сүү байж болно, өндөг байж болно, баг зэрэг мах байж болно тийм ээ. Одоо тэгвэл одоо энэ өглөөгийн хоолыг идснээр та өдөд бол баг шиг хоолойд тийм өлсөх мэдрэмж баг. Өлсөд турж болохгүй. Өлсөд турж болохгүй. Өлсөж явах үед бидний өднээг бол
энергиээр дор хоол хүнс. За тэгвэл өсөж явах 2 3 хоолныхаа дунд жимс иддэг ч юм уу ингэж зохицуулах ёстой байгаа байхгүй юу. За уургийн хэмжээгээр авдаг гэхэд өдөрт бол бид нар 50 г өдөрт бид нар одоо уургийн хэмжээг нь авдаг бол одоо энерги байхтай уургийг идэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгвэл одоо бид нар шар бурцаг нэг 50 г орчим дуу хүч юм уу. За улаан махыг бол 40 г-аас хэтрүүлэхгүй. Цагаан махыг бол одоо дахиад шуун одоо туулайн махыг бол 40 г орчим тийм ээ. За тэгвэл нэг өндөг нэг аяга тараг энийг ингээд хуваарлаад уухтаар та ингээд юу яахгүй шүү дээ. Өлсөхгүй шүү дээ. За их боломжтой гэх юм бол бас миний дээр найруулсан юу байгаа л да. Миний найрлагаар хийсэн төгс хоол эрүүл энерги гэдэг байгаа. Энэ бол одоо үнэхээр энергиэр дор ширхлэхээр өндөр маш тохиромжтой эрүүл турах тийм ээ. Цус гоёлох юм хоол юм л да. Энийг одоо хэрэгжилж болно. За иймэрхүү байдлаар. За тэгээд одоо дараад нь бол бид нар бол гол энерги эрэлт чи юу вэ? Нүүрс усны нэгдлээс хүн амархан харгалдаг байхгүй. Нүүрс усны нэгдэл гэж юм одоо бидний хэлж байгаа одоо гурил, цагаан будаа тэгэл одоо төмснөө төрөл, жимснээ төрөл доторч багтаж байна. За дээрээс нь шихэрнээ төрлүүд энэ бүр л харгалан штэ. Одоо турхын маа гэж хаал шихэр идээд өөл чинь цэвэр энерги байхгүй. Тэгэл бид нарыг харгалуулна штэ. За тухайлаад аваад ингээд боттер дээр аваад хэлэх юм бол одоо өдөрт одоо энэ нүүрс усны нэгдлийг 200 г-аас давуулахгүй бол таарна гэж бодож байна тийм ээ. Тэгээд энэ баг шиг хэмжээгээр гэж. Жишээлбэл ийм байж тээ энергийн хэмжээгийг бодоход одоо нэг 30 г өөх тос болвол 70 г одоо энэ хар махтай тэмцдэг энергиэр. За 70 г хар мах чинь болвол одоо нэг 100 г будаатай тэмцэнэ. Тэгээд 200 г бүдүүлэг хоол хүнс, бүдүүлэг гурал будаатай тэмцэнэ. 400 г одоо төмснөө төрөлтэй тэмцэнэ. Тэгээд ногоо жимс бол 500 г ч болоод явчихна шүү дээ. Ингэхдээ бид нар одоо энийг ойлгох хэрэгтэй байхгүй. Жишээлбэл одоо боттер дээр хэлбэл 2 ам өөх чинь л одоо 5 ам махтай тэмцэнэ. За тэгээд 5 ам мах чинь одоо бараг 1 аяга удаатай тэмцэнэ. 1 аяга удаа чинь 2 3 аяга одоо бүдүүлэг гурал удаатай тэмцэнэ. Тийм ээ. Бүдүүлэг хоол хүнсд одоо эрдэнэ шишч байд юм уу юу ч байдаг ийм юмнууд. Тэгээд 3 4 аяга юм уу 4 5 аяга одоо төмстэй тэмцэж байгаа байхгүй. Тэгэхээр 2 ам өөх идэхин оронд 3 4 аяга төмс идэнэ гэдэг юм уу 2 3 аяга бүдүүлэг хоол идэнэ. Ингэхдээ эн чинь дөрөв гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энийг тохируулах хэрэгтэй байхгүй. Заавал дангаар нь идэхгүй. Тэгвэл нэг хагас ам өөх идээд нэг ам мах идээд тэгээд жоохон будаа идээд жоохон бүдүүлэг хоол хүнс идээд төмс ногоогоо илүү шиг идчихээр ингээд л одоо таахарчж байгаа байхгүй юу. Заавал энэ мах идмээр байвал удаа ашиглаж ажиллаж чалта. Тэр их амархан явдал шүү дээ. Тэгэхэд одоо харгалахын чинь гол нэг шалтгаан бол гурил цагаан будаанд байдаг байхгүй юу. За ингээд нэгдүгээрт нь өөх тос, хоёрдугаар нь гурил цагаан будаа. Энэ ерөөсөө энэ хоёр ер нь тэгээд өөх тосыг учиргүй идээд харгалаа. Тургаж байгаа хүн бол өөх ер нь идэхгүй шүү дээ. Тосыг бол харин мэдхгүйгээр ногоон дотор байгаа тосыг ингээд идээд байдаг ба. Тиймээс бол миний нэг хийх хоол хийх арга байна шүү дээ. Тэр аргыг сурж авах хэрэгтэй. Яа гэвэл урдаар ус хийгээд махан хийгээд бор мах идэхэд хүнийх таргалаад байхгүй шүү дээ. Тург мах идэхэд. За ингээд усан сэргээд эрэхтэр бид нар сая тосон хийгээд амтлагч анх ингүүл тос баг хэрэгэлдэг байхгүй. Тос нь гоож байгаа ногоо идэл байх юм бол тэр яад дурах үү. Энд чинь өөрөө эрүүл мэндийн тухайтай сайн суралцж ойлгож мэдэх ёстой байгаа байхгүй. Хамгийн гол асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй. Тэгээд одоо сонирхолтой бол миний шингээсэн эрүүл хоолтын хичээл байгаа. Тэрийг үзээрэй тийм ээ. За тэгээд бид нар бол турах гэж байгаа хүнд бол юу? Ногоогийг бол одоо ногооны төрлийг бол бид нар бол хоригддаг. Гэвтээ тос нь бас маш бага байх хэрэгтэй. Махаар амталсан ногоогийг илүүхэн идэж. За төмсөн идэж бай. Тэр юу вэ штэ? Амтд төмс байна. За амтд төмсийг идэж болно. Амтд төмс чинь бол энергиэр мөн дор сэрхлэхээр өндөр. Ингэхдээ бол бид нар одоо энэ эрүүл туурахын тулд бол одоо штэ хоолны дотор байгаа тэр жимс ногооны төрлийг жимсэн дотроос бол ногоог орлуулж болохгүй шүү. Ногоон дотор бол олон зүйлийн витамин байхаар байхгүй эрдэс бодисууд байгаа байхгүй. Тэгээд дээр нь бас зохимжийн өөрөг байна шүү. Ямар ч хоолн дотор өөрөг байж л байгаа л та. Тийм болохоор энэ талдаа зөв анхаарах хэрэгтэй байхгүй. Одоо хоол идэхдээ бас хэцээх хэрэгтэй. Энэ хам хүм иддэг тийм ээ. Баг багаар олон удаа идэх тийм ээ. Тэгээд нэг удаа баг идээд байхдаа чинь ходоод өөрөө агшчдаг байхгүй хүний ходоод. Тэгээд баг аягаар том аягаар иддэг гэсэн баг аягаар соёл. Ингээд ходоод ч агшчихтаар бид нэг удаа их идэж чадахгүй. Ингээд баг багаар олон удаа идэж явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгвэл одоо бид нар сая одоо турхад юм. За тэгээд одоо их иддэг хүн бол багасгах чадахгүй байх юм бол хоолныхоо өмнө өөр зүйлийг мэдэн шүү дээ. Хоолны өмнө шөл уух юм уу нэг
одоо ногоо идэх тэр өгөрцөө манай энд бол хуангуа гэж хэлж जैन тэр бол өрхөст гэмхийг тийм тэгвэл тэр түүхийгээр идэж болдог тэр улаан лойл гэж хэлж जैन шүү дээ. Помидор. За энийг бол манай шихуун шиг гэж байгаа. За эдгээр зүйлсүүдийг идэх хэрэгтэй. Хоолныхаа аяг шүл уудаг ч юм уу. За ингээд ингликсээр одоо хүний бие бол одоо энергийн хэмжээ. Тэгээд араас нь та идээд. Ер нь хоолыг идэхдээ бол урдаар шөлөөн уугаад. Дараад нь ногоо жимсэн идээд. Түүнээ дараад нь гурил холоо идэх. Хамаг сүлд махаа идэх. Иймэрхүү байдлаар идэх хэрэгтэй байхгүй. Ногоо жимсийг урд нь идэх юм бол одоо шимт хижээлийн шингэгдэхний ясан. За витамин С-ийн одоо С-ийн одоо эвдрэлтийг багасгах. Шимт хижээлийн шингэн. Ингээд амархан шингээд хүний биеинд ашиглагдах. Хэрвээ урдаар махаж байгаа араас нь ногоо идэх дээр чинь ингээд ходоод дотор удаан байхтаар одоо эн чинь шингэгдэхгүй шүү дээ, шимэгдэхгүй байгаа байхгүй. Тийм болохдоо дистраг нь бас ингэвэл одоо эрүүл мэндэд ч гэсэн ашигтай байгаа байхгүй. За тэгээд одоо идэх арга тийм ээ. Хоолыг ямар ч байсан 30 минутаас доошгүй удаан ажиллаж идэж явах хэрэгтэй байгаа байхгүй юу. Хурдан идэх дээр яадаг вүлээ идсэн дотор чи ингээд багтхан байсан үед л танад тархинд сая хариу мэдүүлгийг гэдээс одоо садлаагийн хариу мэдүүлэгт айл эрт гэдгийг даваад явцсан байгаа хэмжээс. Тэгэхээр удаан ажиллаж идэх бол маш их чухал юм байгаа юм. Энийг дараад нарийн ярина л дээ. Гэхдээ одоо хам хамжаалаад их идээд их нэр болж байгаа. Жишээлбэл одоо мах идэхээр өөхтэй мах идэх гэж бодоод байвал нэг л ам ид. Нэг ам идэхдээ заавал тэрийн удаан ажил. Тэгээд танай тэр дур хүсэл чинь одоо сая хангагдсан шүү дээ. Ховд ер нь тарган хүн бол их ховдог байдаг байхгүй. Тэгээ би манай тарган найзад хэлжээс амтлагч хаана байдаг вэ гэвэл чихний чинь урталд энэ хэдхэн сантиметрийн зайд байж тоошоо орчход юу ч мэдгүй. Тэгвэл тэр хүслэл хангахад тэр шунлаа хангах гээд идээд байгаа юм бол илүүлж ажиллаа л та. Илүүлж ажиллаад байхдаа тэгэл одоо таны тэр дур хүсэл чинь хангагдчихжээ шүү дээ. Ингэж л хангах ёстой байхгүй. Харин ходоодон дотор юу орсон ч хамаа байхгүй. Ходоод мэдрэхгүй юм чинь тийм болохоор бид нар бол нааштай хоолоо идэхдээ их удаан ажиллаа. Тэгээд баярлангуй сэтгэлээр идээ. За одоо би цаджээ шүүгээд. Тэгээд одоо заавал зүдийтэл идэж явах шаардлага байхгүй. Ер нь тарган хүн чинь цадчгаал илүү нэг ам иддэг байхгүй. Энд чинь муу зан шүү дээ. Муу дадгаал байхгүй юу. Энийг бүр мөсөн өөрчилж болно шүү дээ, тийм ээ. Энийг өөрчилөх нүүн бол ганцхан таны үзэл бодолд л байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө зөв хөтөлж авч өөрийгөө хянаж сур тийм ээ. Өөрийгөө хязгаарлалт сур. Өөрийгөө зөв авч явж чадахгүй бол болохгүй шүү дээ тийм ээ. Тэгээд огцон цагдаан тийм ээ. Бага хэмжээгээр ингээд идэх тухай тэгээд нин илүү өөрийн гараараа хийгээд эрүүл хоол хийгээд ингээд та тархалахгүй шүү дээ тийм ээ. Энийг их зөв ойлгох хэрэгтэй байхгүй юу. Одоо жишээлбэл өглөөгийн хоол ичээд 10 цагийн үед нэг жимс идчихдэг юм уу тийм ээ. Ийм хэмжээд жимсний хэмжээ ч гэсэн тэгээд өдөрт бол 400 грамаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. 400 грамаас хэтрүүлэхээр бидний доторх химийн үйлдвэр их явагдаад тэгээд бид нар бас амархан гөгшрөлтөд ордог гэж байгаа. 400 грамаас дээш жимс идсэн хүн бас амархан гөгшрөн. Энэтэй адил хоол хэтрүүлсэнтэй бүр адилхан шүү дээ. Ийм байдаг байхгүй. За тэгээд 3 дугаард нь бол сэтгэлээрээ нэг. За хоол хүнс энергийн зарцуулалтаараа нэг. Одоо зарцуулалтаа яаж хийнэ гэвэл бид нар заавал одоо биеийн тамирын хөдөлгөөнд итгэх үедээ оролцох хэрэгтэй шүү дээ. Амаан барь хөлөөн хөдлөг гэсэн нэг үг байгаа үстэй. Энийг одоо зөв ойлгох хэрэгтэй байхгүй юу. Энерги ингээл ороод байдаг. Тэгээд бид нар зарцуулахгүй суугаал хөдлөхгүй байгаад байх юм бол тэр энерги чинь ээл биеийн дотор чинь хэрэглэгдэхгүй болохдоо өөх болол хувирал арьсан дор чинь хадгалагдаад тэр илгэн дотор чинь хадгалагдаад дэндүүл одоо илүүдээд ирэх тэр тусан дотор чинь илүү болоо тэгээд цусан судас чинь натуурал ингээл олон зүйлийн асуудлууд үүснэ шүү дээ. Хүмүүсүүд одоо хэлдэг л дээ ерөөсөө надад юм тэр ажил хүнд байна юм одоо би тэр биеийн тамирын хөдөлгөөн эрүүл мэнд бол нэгдүгээр таны үзэл бодол буруу байна. Үзэл бодол чинь зөвл байх юм бол таны цаг мөчийн тэндэл байгаа. За нэгдүгээр асуудал. Хоёр бол хөдөлгөөнийг бол хизээ ямар цагт ч бүр хийж болно шүү дээ. Та утсаар ярьж явах та телевиз үзэж байх та зам явж байх та одоо би бол ерөнхийдөө бол гэр дотроо л телевизээ үзэхдээ гүүгээл ингээл тамир хийждээ сууж явахдаа тэр хүүхдийн бөмбөгөөр наадаа ч юм уу гараан хооронд нь үрээ ч юм уу ингээл хөдөлгөөн хийж байгаа байхгүй. Таны үзэл бодол таны ингэж ухамсарлах хэрэгтэй байхгүй юу. За гараад автобусанд суухаар утгаад нэг автобусын буудлаа алхачаал хоёрдугаар автобусын буудлаас суугаад явчихдаг. За энэ бүр бодлоо шүү дээ. Эртнийг автобусны буудлаас суугаад очиж болно. Тийм ээ та автобус зогсоод хүлээж явахдаа сайхан биеийн тамирын хөдөлгөөн хийж болно шүү дээ. Хөлөөнч болсон өргөл булчин гаагшуулж байх хэрэгтэй байхгүй юу. Ийм чинь амархан гэрт энэ юунд байна гэвэл хамгийн гол нь таны үзэл бодолд л байгаа байхгүй юу. Тийм болохоор өөрөө зөв өгсөн үзэл бодолтойг бий болгохгүй бол та турахад одоо хэцүү байх байхгүй юу. Тэгээд яг хөө та сууж байгаа телевиз үзэж явах үедээ л
хөдөлгөөн хийж бүрэн болно. Энэний тухайтай би одоо тусгай энэ амралтын үеийн одоо биеийн тамирын хөдөлгөөн гэж шингээсэн байгаа. Тэрийг үзэж болно шүү дээ, тийм ээ. Ингээд одоо ингүүл болох юм байна гэж ийм үзэл бодолтыг л оруулж ирэх хэрэгтэй байхгүй юу? Хүн гэдэг нь ч юм бол хэлэхгүй бол ухаардгүй гэдэг ийм нэг мэрэгэн үг байдаг шүү дээ. Энэ бол үнэн шүү дээ. Зарим юмыг та бодож олохгүй байж болно. Би хилээд өгөхтэй зэрэг та бодож олох мөртөөсөө хэрэгжүүлэх хэрэгтэй. За хэрэгжүүлэхгүй бол одоо би миний хэлсэн юм зүүн чихэр чинь ороо баруун чихэр чинь гарч яана л гэсэн үг байхгүй юу? За ингээд боттой дээр аваад хэлэх юм бол одоо хурдан шиг алхахч suurуул. За ер нь алхах хөдөлгөөн бол дэлхийд хамгийн сайн хөдөлгөөн тийм ээ. Тийм болохоор одоо турыг гэсэн хүн бол өдөрт 1 цагаас дээш алхах хэрэгтэй. Хурдан том алхмаар алхах хэрэгтэй. Тэгээд одоо энийг биелүүлж чадахгүй бол гадна чадахгүй бол тэр гэрч дотроо сууж байгаа хөдөлсөн ч болно шүү дээ. Гэрч дотроо алхсан ч өөр болно. Гэхдээ хүн гэдэг бол заавал тийм хяналтанд байвал зүгээр байдیں۔ Тийм болохоор тэр нөгөө алхмыг тоологчийг зүүх хэрэгтэй. Алхмыг тоологчийг зүүгээд орой үзэхдээ өө эн чинь төмөн алхам хөрөөг байна. За тэгвэл төм заавал алхаж явах хэрэгтэй гэдэг. Тэгээд унтахын гавн төмөн алхмаа хүцээж бай. Тэгээд барахтаар зэрэг л одоо та эрүүл хөдөлгөөн хийгээл ингээл өөрийгөө шаатаад ингээл байгаад байдаг байхгүй юу. За тэгээд одоо орой хоол идсэн бол одоо заавал тэрийг унтахын өмнө заавал тэр энергийг ашиглаж дуусгах хэрэгтэй. Ашиглахгүй бол одоо сүн чиний энерги илүү байхтаа хичээл өөх болгоод байна шүү дээ. Энд чинь бол энэ амьд үтсийн үйл ажиллагаа. За тэр хөдөлгөөн хийхдээ бол одоо ер нь тэгээд нэг удааны хөдөлгөөн ч юм олон удаа тасалтай хийсэн бүр болно. 30 минутаас л дээш хөдөлгөөн хийх хэрэгтэй. Одоо өөхөн зарцуулах гэж байгаа хүн. Хэрвээ 30 минутаас дээш хөдөлгөөн хийхэд бол ер нь 24 цаг таны өөх ингээ шатааж яадаг гэж яг нэг удаа хэрэглээ барсан ч гэсэн түүний ард тэнэ булчинд байгаа тэр анхны шихрүүдийн цугыг хэрэглээ дуусчих. Тэгвэл яхан тэр шихрүүдийг нөхөхийн төлөө л одоо биеийн дотроо өөхөө чинь хайлуулж байдаг байхгүй юу. За тэгээд цусан даралт хүртэл одоо 24 цагаар ингээл буурж яадаг гэж байгаа. За тэгээд хөдөлгөөн хийгээд өдөрт нэг 30 минутаас доошгүй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Одоо энэ бол эрүүл мэндийн баримжаа. Хэрвээ турыг гэж яваад энэс илүү шүү дээ, тийм ээ. Ингээд одоо бид нар сайхан булчинлаг, эрүүл байх ийм байх дээ. Харин хөөрсөн байдалтай учиргүй ширүүн хөдөлгөөн хийх энэ бол эрүүл мэндийн ч мөн тэгээд ер нь тарган хүмүүс гэдэг юм уу манайхтай хүмүүсүүд ингэж хамаагүй хөдөлгөөн хийж болохгүй шүү дээ. Тэгвэл одоо эн чинь зүрх хаагдана гэж хэлдэг шүү дээ. Энэ их аюултай байхгүй юу? Тийм болохоор байнгын одоо энэ гурван талыг л анхаарах хэрэгтэй байгаа байхгүй. Нэгдүгээрт нь өөрийн тийм үзэл бодол тархинд төвийг бий болго суралцсан. Хоёрдугаартаар нь бол тэр энергийн эрэлт, энергийн зарцуултыг одоо энэ хэдэнтлийг л бариад авчих юм бол та эрүүлээр турж болно. За та лав эрүүлээр турна гэдэгт би итгэлтэй байна.